Японы эзэн хааны мандах наран одоо сагнуулсан өвөөд баяр хүргэе. Японы эзэн хааны мандах наран одонгоор шагнуулсан алаа захиралда халуун баяр хүргэе. Хайрт галаагчдаа мандах нараа одонгоор шагнуулж байгаад нь баяр хүргье. За би яг одоо Шинэ Монгол сургуулийн нийт 16 үеийн 1706 төгсөгчийн зургийн өмнө зогсож байна. Би ч гэсэн энэ 1706 төгсөгчийн нэг нь. Шинэ Монгол сургуульд сурч байх үедээ хамгийн том олж авсан зүйл бол миний мөрөөдөл байсан. Түүнээс гадна ямар хүн болоод юуны төлөө ирээдүйд ажиллаж амьдрах вэ гэсэн тэр зорилго. Тэгээд таньда цаашдын ажил үйлс амьдралд нь аз жаргал хүсье. Баярлалаа. Галаа багшийн мянган шав. Шинэ Монгол ахлах сургуулийг өдгөө 1706 төгсөгч төгсөн хүсэл мөрөөдлийнхөө замаар өөр өөрсдийн аз жаргалыг бүтээж явна. Олон төгсөгч гадаадын ихтэй сургуульд суралцсан бакалавр, магистр, докторийн төвшөнд өндөр боловсрол эзэмшээд байна. Нийт 373 төгсөгч Япон улсын ихтэй сургуульд суралцсанаас 148 төгсөгч нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр. Бусад 225 төгсөгч нь сургуулийн ивент тэтгэгчдийн зардлаар суралцсан байна. Сургуулийн ивент тэтгэгчид гэдэг нь Аса Аква, Мабучи олон улсын тэтгэлийн сан, Хигаши Нихон Хаус компани, Ясуда олон улсын тэтгэлийн сан, их сургуулиудын сонин, Rotary Yonayama тэтгэлийн холбоо, Шинэ Монгол ирээдүйн сан, Оюунгээ сан, галааг дэмжигчдийн холбоо гэсэн байгууллагуудаас гадна Японы 8 их сургууль багтах юм. Сургуулийн ивент тэтгэгчдийн зардлаар суралцсан 225 төгсөгчдөд нийт $9 сая багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Сайн байцгаана 16 цагийн төгсөгч анх баяр байна. Би өмөрч хэтэрхэн Момшоо шалгалтанд тэнцэн гэсэн ариугаа аваад төлөх баяртай байна. Миний хувьд би анх Шинэ Монгол сургууль 4 дугаар ангид элсэн орсон бөгөөд өдний хүртэл галаагчийнхаа яриаг алгасгүй сонсч ирсэн. Тэгээд багшийн яриаг сонсох болгондоо би Момшоо шалгалтаар тэнцэнэ гэсэн хүсэл мөрөөдлийг өөртөө атгаад өдний хүртэл ирээд одоо ингээд тэнцээд явах чатай бүр маш их баяртай байна. Тэгээд галаагчдаа мандах нараа давсанд нь баяр хүргье. Сайн байцгаана уу? Галаагчдаа мандах нараа удангор шагнуулж байгаад нь Японд Шинэ Монголын оюутны холбооны 300 гаруй төгсөгчдийг төлөөлөөд гал халуун баярыг хүргье. Бид бүгд таныхаа сургаалаар суралцаж, таныхаа амжилт бүрээр бахархаж урам авч явдаг шүү. Олон зуун хүүхдийн хүсэл мөрөөдөл, хүсэл зорилгыг биелүүлэхэд гүүрэн болж эцэг эхчүүд бидэнд маш их баяр талархлыг авчирсан галаа захирал танд маш их талархаж явдаг шүү. Нийт эцэг эхчүүдийн өмнөөс танд баяр хүргэе. Удахгүй манай төгсөгчдийн дотроос ирээдүйн төрийн тэргүүн хөв, нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга охин, ноёлын шагналтан Монгол эрдэмтэн Шинэ Монголоос төрөх болно. Мөн төгсөгчд нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө, Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдийгөө зориулж чаддаг байх юм бол агуу сургууль гэж хэлэгдэнэ. Шинэ монголчуудаа агуу сургууль болохын төлөө урагшаа. Төгсөгч нь сургуулаараа бахархаж, сургууль нь төгсөгчдөөрөө алдаршин. Шинэ Монголын түүхэн замнал гал удрах багшийн бүтээн байгуулалт. Боловсролын тэргүүний ажилтан боловсрол судлалын доктор Жанчвин Гал Бадархан 2009 онд Алтан гадас одон, 2017 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, мөн 2017 онд Японы эзэн хааны мандах наран одонгоор тус шагнуулад байна. Түүний Шинэ Монгол эрдмийн хүрээлэн хүртэлх түүхэн бүтээн байгуулалтаас дурдвал 2000 оны 10 дугаар сарын 5-нд 6 багш 105 сурагчтай дэлхийд үнэлэгдэх Монгол иргэдийг бид бэлтгэн. Урайндор анхны 3 жилийн сургалттай Шинэ Монгол ахлах сургууль үүдэнэ. 2004 онд
ахлах сургуулийн залгамж болж Шинэ Монгол дунд сургууль байгуулагдан 2 бүлэг 20 гаруй сурагчдаа угтан авлаа. 2003 онд орон нутгаас ирсэн багш сурагч эсэгчдэд зориулсан семинар хаус буюу дотор байр ашиглалтанд оров. 2009 онд 100 хүний суудалтай Кенра номын сан хайлт гэргий алтан цэцгийнх нь гэгэн дурсгал зориулан нээлттэй хийлээ. 2009 оны 1-р сарын 1-нд Шинэ Монгол баг сургууль 4 бүлэг 68 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлв. 2013 онд Төв аймгийн Баян Чандман суманд амьдрах ухаан, амьдрах чадвар Монгол ахуйгаас суралцаж ант нөхдийн харилцааг батжуулах зорилготой хөдөлмөр заслан байгуулав. 2014 оны 9-р сарын 15-ны өдөр Мэдгцэн энэ өдөр Монгол улсад маань Шинэ Монгол КОС, Шинэ Монгол технологийн дээд сургууль үүд хаалгаа нээснээр Шинэ Монгол эрдмийн хүрээлэн бий болов. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнд тус сургуулиудаас гадна карьер хөгжлийн төв, боловсрал төгөлдршил төв, Юу лангуйж Улаанбаатар Япон хэлний төв зэргүүд харьяалагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 он. Миний мөрөөдөл бол чиний мөрөөдөл гэсэн ураатай галаа захирал маань төгсөгчдийнхөө мөрөөдлийг биелүүлж, 1-р үеийн төгсөгч зул гэрэл хишгээ нартай хамтран Бяцхан Монгол цэцэрлэг байгуулав. Гал хадрах багшийн бүтээн байгуулалт цаашид ч үргэлжилсэн. 2018 оны 9-р сард нээлттэй хийх ерөнхий боловсролын Шинэ Монгол Харума Фужи сургуулийн барилгын ажил явагдаж байна. Нийгмийн зүтгэлтэн Шинэ Монголын галаа багш. Бусдад туслах, талархах сэтгэл дүүрэн галаа багш 2011 онд Японы газар хөдлөлтийн голомтонд өөрийн биеэр очиж Шинэ монголчуудын хамт 2 сая йенийн санхүүгийн тусламж, бие сэтгэлийн дэмжлэг үзүүлэх ажлыг гардан зохион байгуулж байв. 2013 онд Монгол дахь Ротари Йонаяма төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулав. 100 гаруй гишүүнтэй тус холбоо нь магистр, доктороор суралцах оюутанд тэтгэлэг олгох, гэр хорооллын сургуулиудын номын санг тогтжуулж, номын хандив өргөх, мод тарих, хүүхэд залуус лекц сургалт зохион байгуулах зэрэг нийгэм чиглэсэн ажлуудыг хийж байна. 2015 онд Шинэ Монгол Мабучи тэтгэлгийн санг санаачлан байгуулж, Монголын ихтэй сургуульд суралцж буй нийт 90 монгол оюутанд 249 мянган $ам тэтгэлэг олгожээ. Галаа багш нь Монгол-Японы хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монголын боловсролын үйл хэрэгт идэвхтэй оролцдог нэгэн. Тэрбээр Монголын хувийн хөгжлийн баг дунд сургуулиудын холбоонд олон жил идэвхтэй ажиллаж 2014 онд холбооны тэргүүнээр ажиллаж байв. Тус албанд ажиллах хугацаанд боловсролын тухай хууль, монгол хэлний тухай хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт оруулахад идэвхтэйгэн оролцож, хувийн хөгжлийн сургуулиудын эрх ашгийг хамгаалж байсан. Гадаадд суралцдаг монгол оюутнуудын ИМОС клубын гишүүн тэрбээр өөрийгөө хөгжүүлэх, мэрэгчлээ сонгох талаар хэд хэдэн ном бичиж байжээ. Сайн байна уу галаагшаа. ИМОС клуб нь 2003 оны 12 дугаар сард анх Японд суралцагч оюутан залуус Монголд байгаа дүү нар анд нөхөддөө зориулж өөрийгөө хөгжүүлэх номыг анх бичиж суурин тавигдсан ийм клуб байгаа. Галаа агш маань хамгийн анхны ном болох өөрийгөө хөгжүүлэх номонд мэдчилгээ үг, нээлттэй үгийг бидэнд илгээж энэ ажлыг эхлүүлснээс хойш бид бүхний бахархал болж үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн ийм сайхан хүн байгаа. Танд дандаа баярлж явдаг шүү. Тэрбээр Хүрээ Ротари клубын гишүүн бөгөөд 2015 онд ерөнхийлөгчөөр нь ажиллахдаа нийгмийн сайн сайхны төлөө олон хүмүүлгийн үйлс гардан хийж байлаа. Сагсан бөмбөгийн спортын мастер галаа багшийг
спортод элэгтэй хүн гэдгийг олон хүн мэднэ. 29 жилийн түүхтэй Сагсан бөмбөгийн Андууд клубын тамирчин тэрээр олон жил бага ивентэтгэн зохион байгуулагчаар ажиллаж байна. Шинэ Монголын төгсөгчдийн холбооныхоо нийт хамт олонныхоо өмнөөс галаа агштай баярын мэндийг хүргэж байна. Та хэлдэг Шинэ Монголын төгсөгч 10,000 төгсөгч хүрсэн цагт Монголын нэг өөрчлөгдөн гэдэг. Тэрхүү 10,000-га Шинэ Монголын төгсөгчдийн холбоог бид бүхэн 10,000 түүгээр зохисгүй олон хүмүүсийн нэгтгэн Шинэ Монгол хэмээх энэ сайхан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн элит иргэд байж Монголынхаа нэрийг өндөрт гаргаж авах болно гэдгийг мөн энэ хөдөлшин дурдъя. Галаа агштай дахин баярлалаа. Би Шинэ Монгол сургуулийн анхны сурагчдын нэг боллоо. Миний мөрөөдөл бол ирээдүйн Шинэ Монголын төрийн түвшээ болно гэж бодож явдаг юм.